За ер нь улам санаа ухаанд болохоор эм гэдэг нэр томьёог бол их эртнээс сэргийлж байсан. Ер нь эм гэдэг нь болохоор биеинд орж байгаа эм тодсыг эм гэдэг. Эмийг түрхэж болно, шатаагаад үнс одоо утаа хэлбэрээр хэрэгжилж болно, залхиж болно, буцалгаад шүүсийн хэлбэр хэрэгжилж болно тийм. Ямар ч замаар байна хамаахгүй биеинд орж байгаа эм тодсыг эм гэдэг. За тэгвэл улам санаа ухаанд бол ерөнхийдөө 10 төрлийн юм байдаг. Там талах, өрлөн юм, одоо ханд юм, зоормол юм, өвсөн юм, эрдэнэ юм гэх мэт 10 төрлийн юм байдаг. За сүүлийн 100 гаруй жилийн өмнөөс одоо орчин үеийн анагаах дээрээс тийм ээ таблеттай юм, капсултай юм, усан юм, тосон юм гэдэг шинээр нэвтэрсэн. Энэ адилхан энэ эм гэдэг бүлэг дотор ороод уламжлалтын өмнөх арга дээр нь нэмэх нь 14 гэдэг ингээд тоологдоод явах хэрэгтэй байсан чинь нэг манайхны дунд Европ эмига эм гэж нэрлээд уламжилт эмига тан гэж нэрлээд эхэлсэн. Танч бай, талагч бай, үрэлж бай, зурвалч бүгдийг тан эм гэж нэрлэлсэн. Энэ дээрээс болоод ерөнхийдөө бол одоо эмийн буруу хэрэглээ гэдэг асуудал үүсчихэд байна. Тэгвэл яг тан эмийг хэрхэн яаж хэрэглэдэг юм бэ гэхээр одоо эмчийн өөрийнх нь нэг зааврын дагуу тийм сүүнд байна уу, одоо шүлэнд байна уу, усанд байна уу, ямар нэгэн шингэн зүйл дотор буцалгаж тухайн тэр эмийн төв хийдийн эрдэм чадлыг энэ тэр шингэн зүйлдээ оруулж өгснөөр зөвхөн тэр шимтээ тэр шингэнийг нь залгиж хэрэглэдэг хэлбэрийг л тан юм гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бүгд бол там биш юм аа гэдгийг хэлэх гэсэн. Ингээд тусгаж байгаа.